За гэр бүлийн асуудал цаашлаад гэр бүлийн салд ер нь таны бодлоор юунаас болдог гэж бодож байна? Араар тавилт уу? Эсвэл гэр бүлийн хүчирхийлэл үү? За тэгвэл нээлттэй бас харилцаа бас хамтын зориггүйгаас болж цаашаад мөнгнөөс болж ихэнх гэр бүлийн асуудал үүсдэг. Ихэнх гэр бүлийн салдууд болдгийм байна. За та бүхэнтэйгээ би энэ удаагийн дугаараараа алдарт Ramit Sethi-гийн Money for Couples гэдэг номыг тухай ярилцъя гэж бодлоо. Ramit Sethi бол миний хувьд бол за баг миний hero гэж болохоор хүн. Тэгээд Ramit, if you see this video, I love you man. Гэхдээ Ramit Sethi миний видеог үзэхгүй байх л та. За ингээ видеонд орцгоё. Hi, хөрөнгө оруулагч lifelong learner Тэмүүлэн байна. Хэрв та subscribe хийгээгүй бол subscribe дараарай. Харин оронд нь та бүхэндээ би яг энэ видео шиг танд хэрэгтэй сонирхолтой видеонуудыг хүргэх болно. Let's talk about money. За юуны өмнө номд орохоос өмнө та бүхэндээ би нэг сонирхолтой судалгаа статистикийн талаар ярилцъя гэж бодлоо. Гэр бүл салтын хамгийн 3 гол шалтгаан нэгдүгürt араар тавилт, за хоёрдугаарт нь болонгууд нээлттэй бус харилцаа, за гуравдугаарт нь болонгууд хамтын бус зорилго байдаг юм байлээ. За гэр бүлийн асуудлууд ер нь гэр бүл салтад мөнгө ямар хамаатай юм бэ гэхээр ерөөсөө тэр мөнгө гэдэг зүйл гэр бүлд байгаа асуудлыг улам хурцлагдж яадаг. Ямар нэгэн хэцүү юм боллоо, эсвэл ямар нэгэн мөнгөний асуудалд орлоо гэхэд тэр ерөөсөө яг л гал дээр тос нэмж байгаа юм шиг хурцсгаж өгч байдаг асуудлууд. Тийм учраас мөнгөний сэтгэл зүй, мөнгө гэдэг юм ер нь гэр бүлийн харилцаа, гэр бүлийн бат бөх байдалд маш чухал үүрэгт, маш чухал сэдв юм аа гэдгийг олон статистик ер нь баримтууд маталцсан байдаг. За та бүхнээсээ би жоохон хүлцэл өчье. Яг тэгэхээр миний хамар жоохон битүүрсэн байна. Гадаа одоо 100 болж байгаа ногооны харшилтай. Тэгээд харшил маань хөдлөөд юм уугаад жоохон нэмэргүй байх шиг байна. Тэгээд жоохон гунгнаад иж магадгүй. Тийм болохоор та бүхэн бас ойлгоорой. Ингээд видеонд орцгоё. За Ramit Sethi гэдэг хүний гаргасан хоёр дахь ном нь Money for Couples гэдэг ном саяхан 25 оны ихээр гарсан. Тэгээд Ramit Sethi гэдэг хүн бол multi-millionaire, тэгээд YouTube host, Netflix host, өөр нэгэн шоутай. Тэгээд I will teach you to be rich гэдэг номны бас зохиолч. Тэрний тухай бас би видео хийсэн. За энэ номны гол утга санаа нь юу гэхээр ихэнх асуудын мөнгөн дээр гаргадаг алдаануудыг тэр YouTube подкастаас хийсэн туршлагаас бичсэн байдаг. Тэгээд ихэнх осууд мөнгөний талаар хоорондоо ярьдгүү, мөнгөний талаар ярьдгүйгээс болж гарах тэр үр дагаврыг ойшодгүйгээс болж нэг бол амьдралаа дуусгадаг. Айлсгүй нөгөө талаасаа сайн ярилцсанаар улам их баян гоё амьдралыг бүтээж чаддгиймаа гэсэн санааг өгүүлсэн тийм ном болсон. Тэгээд уншихад айгүй эвтэйхэн, уншихад айгүй амархан. Тэгээд би энэ номыг англи дээр уншсан. Одоогийн байдлаар бол бусад хэл дээр бол гараагүй байгаа гэж бодож байна. Гэхдээ Монголд тэр Mona гэх тийм англи номны дэлгүүр үүд юм билээ. Тэрэн дээр бол байж байгаах ер нь бол ихэнх англи номнууд. Тэгээд та бүхэн бас авч уншаарай. Айгүй сонирхолтой ном. Ялангуяа гэр бүл болох гэж байгаа айскул гэр бүлтэй тий жоох мөнгөний асуудалтай ч юм уу. Ер нь тэгээд мөнгө ингээд гарын салаагаар ингээд урсаад алга болчдөг хүмүүс зориулсан тийм гарын авлага болсон байгаа. За энэ ном нь 10 бүлэгтэй. Тэгээд яаж баян амьдралдаа хамтдаа хүрэх үү гэдгийг 10 алхмаар тий 10 тийм action plan step-ээр ингээд заагаад өгсөн. Тэгээд энэ удаагийн дугаараар та бүхэндээ би энэ номноос надад сэтгэл үлдээсэн 3 алхмын одоо 3 бүлгийн талаар хамтдаа ярилцъя гэж бодлоо. За нэгдүгээр нь болохоор 2 дугаар бүлэг understanding your money psychology гэдэг. За өөрийнхөө мөнгөний сэтгэл зүйг ойлгох гэдэг. За хүн болгонд тий 70 тухамсарт нэг тийм мөнгөний зарчимч гэх юм уу тий нэг хандлага нуугдж идэг гинэ. За тэр нь юу байдгийг гэхээр жишээ нь хөрөнгө оруулах нь зөвхөн баян хүмүүсийн хийдэг зүйл гэдэг юм эсвэл мөнгийг их шүтээж хэрэггүй ч гэдэг юм уу. За эсвэл мөнгө хүний зан характерыг өөрчилдөг гэдэг ч юм уу. Эсвэл энэ аюу хүнтэй байна, мөнгө байхгүй, авч чадахгүй, эсвэл энэ дандаа баян хүмүүсийн хэрэгэлдэг байна, манайх юм хэрэгэлдэг гэдэг ч юм уу. Тийм нэг нуугдмал тийм хандлагууд байдгийг гинэ. За тэгээд энэ номонд тайлбарснаар тэр нуугдмал хандлага гэдгийг invisible money script хүний нуугдмал 70 тухамсарт байгаа хандлага гэж яриад байна. За тэнгүүд тэр нь яаж үүсдэг юм бэ гэхээр тэр нь хүний хаана өсөж торинсон, ямар газарт, ямар гэр бүлд, ямар тэ мөнгөний одоо санхүүгийн нөхцөл байдалд өсөж торинсонтой шууд холбоотой байдаг гинэ. За жишээ нь аав ээж нь байнга мөнгө байхгүй, үнэтэй байна гэдэг байсан айлын хүүхэд том болоод яг адилхан мөнгө байхгүй, үнэтэй байна, мөнгө гэдэг чинь хязгаартай юм байна гэдэг одоо тийм хандлагыг үүсгэдэг гэсэн санааг бичсэн байна. За түүнээс гадна 4 төрлийн мөнгөний хандлагатай хүмүүсийг бодит жишээн дээр сонирхолтойгоор бичсэн байдаг. За ямар хандлага гаргадгийг, ямар үйлдэлүүд гаргадгийг, за тэгээд тийм хүмүүстэй хамт амьдарч байгаа хүмүүсийн хувьд ямар байдгийг тэгээд бас бодит зөвлөгөөнүүд ингээ өгсөн байдаг. За ингээд нэгдүгürt нь болохоор зайлсхийгч avoider гэдэг. За зайлсхийгч хүмүүс ямар байдгийг гэхээр
зохиолчийн харж байгаагаар бол зайлсхийгчдийн гаргадаг нийтлэг хандлагууд нь ерөөсөл мөнгөний тухай ярихаас зүхтаадаг. За тэрнээс гадна данс тооцоогоо нэг тоогоод байдгүй. Жишээлбэл машиныхаа торгуулаа төлдгүү ч юм уу, айлсгүй гэмгүү зан гаргадаг. За мөнгө бол надад тийм чухал биш гэдэг мөнгөө хайр найргуу бас үрдэг тийм хүмүүсийг avoider буюу зайлсхийгчд гэж номонд бичсэн байдаг. За ийм зайлсхийгч хүмүүстэй хамт амьдрэх хүмүүсийн хувьд бол ерөөс галзуурлын эрмэгтэй байдаг гэж зохиолж бичсэн байдаг. Ихэнхдээ тэр хүмүүс яадаг гэхээр мөнгөний тухай яриаг дандаа байхгүй болохыг хүсдэг. Дандаа нэг үгээр хариулдаг асуултанд те дандаа хүүгүжийг аашилдаг. Тэгээд асуудаг асуултанд дандаа чи надад итгэхгүй байгаа мó? Ямар ядаргаатын дандаа мөнгөний тухай ярьж явах юм. Эсвэл жоохон тайван байлгаж болох уу гэж тиймэрхүү ааш зан гаргадаг гэж бичсэн байдаг. За хоёр дахь хүн нь болохоор optimizer буюу төлөвлөгч. За ийм хүмүүс ямар хүмүүс байдгийг гэхээр 13 Excel sheetтэй 34 Fire forumд орж хөтэлдэг. Тэрэнд янз бүрийн мэтгэлцээнд оролцдог. Fire гэдэг нь болохоор Financial Independence Retire Early гэдэг тийм хөдөлгөөн байдаг. Тэгээд тийм хөдөлгөөнд оролцдог хүмүүс байдаг. За тэгээд тэрнээс гадна захим орчинд 4%-ийн дөрвийн талаар маш идэвхтэй тэ санал солилцдог тийм хүмүүс байдаг гэж бичсэн байдаг. За тэрнээс гадна амарч аялахын оронд үнэгүй оноотой кредит карт нээж суухаас өөр юм хийдэггүй хүмүүс байдаг гэж зохиолч номдоо бит. За зохиолчийн бичсэн юм бол жоохон хэтрүүлэхэд гэсэн ер нь бол тийм хүмүүс ихтэй яадаг гэхээр санхүүгээ яаж нарийн төлөвлөх үү, яаж оновчтой төлөвлөх үү, те яаж optimize нь болох уу, санхүүгээ гэлтгүү ер нь бүх амьдралаа яаж optimize нь болох уу, яаж нарийн төлөвлөж ер нь яаж их юм тэрнээс гаргаж авах уу гэж дандаа боддог хүмүүс байдаг гэж хэлдэг. За ер нь яг үндэ гэж хэлэхэд би ер нь жоохон тийм талтай хүн яаж ер нь optimize нь болох уу, яаж цагийг их тэ одоо нэг цагийн хугацаанд яаж их юм тэрнээс гаргаж авах уу, яаж их юм хийх үү гэж дандаа бодож явдаг хүн байгаа юм. За ийм хүмүүстэй хамт амьдрахад ямар байдаг вэ гэсэн чинь ийм optimizer, ийм төлөвлөгч хүмүүс ихэнхдээ тоон дээр анхаарлаа хандуулдаг учраас маш нарийн хүмүүс байдаг гинэ. За энэ хандлага нь хамт амьдарч байгаа хүмүүстэй маш дарамттай юм шиг санагддаг. За яагаад тэгэхээр тэр хүмүүс байнга ингэж асуудаг гинэ. Үнэн хэдий? Яагаад юм үнэтэй? Яг гэж юм авсан хэрэгтэй юм хэрэггүй мүү гэж байнга асуудаг тийм хүмүүс байдаг. За 3 дахь төрлийн хүн нь болохоор warrior буюу санаа зовгч. За номонд бичснээр бол санаа зовгч хүмүүс ямар байдгийг гэхээр мөнгөний ярианд байнга сүрэг. За тэгээд шүн унтаж чаддаггүй, юмыг хамгийн муугаар төсөөлж боддог. За жижиг гарлага дээр бөө сүр болдог. За тэгээд болоод өнгөрсөн асуудлаа байнга сохиж тэгээд боддог. Өдөр болгон дансруугаа ордог. Ягаад гэхээр тийм хүмүүс зарлага орлогоо автоматжуулаагүй байдаг учраас байнга ингэж орж гардаг тийм хүмүүс байдаг гинэ. За тэгээд ийм хүмүүс ихэнхдээ юу гэж боддог гэхээр хэрвээ бид хоёр хоёулаа ажилгүй болвол яана тий. За зах зээл уналтанд ороод буцаад зэрэхгүй бол яах вэ? За тэрнээс гадна байр үн цэнэ алдвал яах вэ? Миний байш үн цэнэ алдвал яах вэ? За хэрвээ тэнгэр дээрээс минь унаад ирвэл яах вэ гэж боддог гинэ. За ийм хүмүүстэй хамт амьдарч байгаа хүмүүс бол маш төгшүүртэй амьдардаг гинэ. Ягаад тэгэхээр мөнгөний тухай сэдв гарах болгонд тэр санаа зовгчийн тухай санаа зовлтын тийм яриа болоод дуустдаг гинэ. Ингэчүүл яах вэ? Тэгчүүл яах вэ? Ийм юм уу явуул яах вэ? Ингэчүүл яах вэ? Дандаа тэгдэг. За тэгээд энэ бас хэр их мөнгөтэйгээр шалтгааллахгүй их мөнгөтэй осууч ч гэсэн нэгэн санаа зовгч байх юм бол яг л адилхан төгшүүртэй хэцүү байдалд байдаг гэж зохиолч маань бичсэн байна. Дөрөв дэх хүн нь болохоор dreamer буюу мөрөөдөгч хүн. За манай зохиолчийн бичиж байгаагаар бол мөрөөдөгч хүмүүсүүд айгүй тийм өөдрөг үзэлтэй, credit card, гэр бүл, найз нөхдөсөө мөнгө авч амьдралаа санхүүжүүлдэг. Ерөнхийдөө бол ихэнхдээ scam янз бүрийн тийм залиланд орохдоо элбэг байдаг гинэ. За ихэнхдээ амар том зорилго тавьдаг, амар хэцүү юм хийнэ гэнэ тэрийгэ дуусгахгүй хүмүүс байдаг гэж байна. За тэрнээс гадна Роберт Кийосаки, Asgul, Grant Cardone гэдэг хүмүүсийн номыг уншдаг хүмүүс байдаг гэж манай зохиолч номдоо бичсэн байна. За ийм dreamer мөрөөдөгч улсууд юу гэж боддог гэхээр ихэнхдээ бүх юм сайхан болно. Хизээ нэгэн цагт хэн нэгэн намайг аварна, тэ? Яагаад надад итгэхгүй байгаа? Би бол хизээ нэгэн цагт лаана гэдэг усуд байдаг. За ийм хүмүүстэй хамт амьдрахад маш их стресстэй байдаг. Яагаад тэгэхээр ийм хүмүүс яг хүүхчиг тэгээд нөгөө партнерууд нь яг хүүхэд өсгөж байгаа юм шиг санагддаг гинэ. Ихэвчлэн мөрөөдөгч партнераа бодит байдлыг сануулж байдаг учраас за нөгөө партнер нь мөрөөдөгч партнер нь юу гэж боддог гэхээр сөрөг үзэлтэй, сөрөг хандлагатай ингэж дандаа санагддаг гинэ. За тэгээд ийм харилцаанд ерөнхийдөө ер нь партнер бол ямар байдалтай байдаг гэхээр ер нь урам ууралтай, ер нь сэтгэл дундуур ингэ байдаг гинэ. За тэгээд ер нь ямар ч хандлагатай хүн байсан те ямар ч төрлийн хүн байсан. За зохиолч хэлж байгаагаар бол мөний тухай хоорондоо ярилцахгүй бол ер нь бол асуудал хуцтан шүү гэдэг санааг гаргаж өгсөн байна. За 3 дугаар бүлэг нь болохоор Designing your rich life vision together. За энэ бүлэгт хамтын баян амьдралаа хамтдаа бүтээхийн тухай гардаг. Энэ бүлгийн бидэнд өгөх гол санаа нь юу гэхээр хэдий хүн болгон мөнгөний өөрөөр хандлагатай, мөнгийг өөрөөр хардаг ч гэсэн ерөнхийдөө зорилго нь юу гэхээр
мөнгөний нэг зорилготой, нэг вижнтэй, нэг алсын хараатай болох явдал юм аа гэсэн санааг өгүүлсэн байдаг. За тэгээд энэ номд бид бүгдэд баян амьдралаа яаж хүрэх вэ гэдэг тийм 4 алхмын талаар бичиж үлдээсэн байдаг. За тэгээд очихондоо хэлэхэд ер нь эхлээд мөрөөдлийн амьдралаа мөрөөдөх юм байна. За мөрөөдөхтаа маш тодорхой мөрөөдөө тэрийг бичих хэрэгтэй байна гэж бичсэн байдаг. За жишээлбэл миний мөрөөдлийн аялал яг юу вэ? Хаашаа явах уу? Хизээ явах уу? Хинтээ явах уу? Юу үзэх үү? Яах уу? Ямар газар хоол идэх үү? Маш нарийн төлөвлөж бичвэл тэрэндээ хүрэхэд дөхөн болдог. Хоёрдугаарт нь болонгууд би жишээлбэл $1000 байсан бол яг одоо юу их байсан бэ гэд өөрийнхөө тийм мөрөөдлийн амьдралаа бичиж детализд бичээ гэсэн байна. За хоёрдугаарт нь болонгууд таныг хамгийн ад жаргалтай болгодог зүйлсээ бичээ гэсэн байна. За энийг бичихдээ бас маш тодорхой маш детализд бичээрэй гэсэн байна. Жишээлбэл хүүхдүүд ч юм уу таныг ад жаргалтай болгодог юм юу вэ гэнгүүт хүүхдүүд, аялал, найз нөхөд, өөр юу гэдэг ажил, гутаал ч юм уу, гоё компьютер ч юм уу, гоё хувцас ч юм уу аль болох детализд ад жаргалтай болгодог юм а бичээ гэсэн. За 3 дугаарт нь болонгууд өөрийнхөө төгс өдрөө дизайн болоо. Өөрийнхөө төгс өдөр, таны төгс өдөр гэж юу вэ? Тэрийг маш детализд бас бичих ёстой гэж байна, Эсвэл та хамтдаа таны хамтын одоо партнертайгаа их нэртэйгээ ч юм уу, нөхөртэйгээ ч юм уу, хоёрын төгс өдөр ямар байх вэ гэдгийг бичээрэй гэсэн. За 4 дугаарт нь болонгууд эцэст нь хамтдаа 10 жилийнхаа bucket list-ийг хамтдаа бичээрэй гэж. 10 жилийн дотор бид нэр юу хийх хүсэж байна? Банжи жампинг хийж үзье, эсвэл онгоцон дээр шүхрээр бууж үзье, нэг улс руу аялж үзье ч юм уу, эсвэл бүгдээрээ хамтдаа юу гэдгийг мэлхий идэж үзье гэдэг юм уу, За тиймэрхүү юмнуудыг бичээ гэсэн байна. За энэ алхмуудыг хийснээр хамт 2 жил тодорхой болно гэж бичсэн байдаг. За нэгдүгээрт нь болонгууд партнерийнхаа хандлага мөнгөний сэтгэл зүйтэй танилцсанаа. За хоёрдугаарт нь юу болохоор гэхээр өөрийнхөө үнцийг мөрөөдлөө улам тодорхой болгож өгч байгаамаа гэсэн санааг илэрхийлсэн байдаг. За надад сэтгэл түлээсэн 3 дахь бүлэг нь болохоор 10 дугаар бүлэг Living Your Rich Life Together. За энэ номны хамгийн сүүлийн бүлэг дээр их нэртэйгээ нөхөртөөгөө баян амьдралаа бүтээсэн. За тэгээд энэ баян амьдралаа одоо амьдрахын тухай гардаг. За тэгээд энэ бүлгээс надад хамгийн гоё сэтгэл түлээсэн 2 юмны тухай ярилцъя гэж бодлоо. За энэ бүлэгт надад 2 юм айгүй сэтгэл түлээсэн байдаг. За нэгдүгээрт нь 1 hour monthly meeting гэж байгаа. За тэр нь юу юм бэ гэхээр сар бүрийн money meeting гэж макс 1 цаг хоёулаа ярилцдаг тийм 1 цагийн тийм митинг хийх хэрэгтэй гэж гарсан байдаг. За тэр нь өмнөх сарын тавьсан зорилгоо биелүүлж чадчихв, юун дээр алдав За хаана ямар зүйл дээр илүү зардал гаргасан байна. Тим юмны тухай ярилцдаг тийм сардаа 1 удаа 1 цагийн тийм митинг байгаа. За тэгээ та бүхэн бас бодож магадгүй ёо ямар амар хэцүү тооцоотой юм бэ те хэцүү юм ийм амар хэцүү амьд чадахгүй гэж бодчих магадгүй. Тэгтээ харин ч миний хувьд бүх юм тодорхой юун дээр мөнгө үрсэн, юун дээр мөнгө өрөөгүй байна, хаана ингээ те би тавьсан зорилгоо биелүүлж чадсан байна, чадаагүй байна гэдгийг ингээ хараад бүх юм ингээ шилэн болоод тодорхой болчоор харин ч ямар ч стресс байхгүй болчт юм бэ. Бүх юм тодорхой, ойлгомжтой. Тэр нь тийм юмсэн байна, ингэсэн байна. За тэгээ манай гэр бүлийн хувьд бол яг ийм одоо зарчмаар тэгээ энэ системээр ажилладаг байгаа. Эхнэр дээр сардаа 1 удаа хамтаа суугаад төлөх юмаа төлөө те инвестмент юу вэ бүгдийг ингээ хараад за ийшээгээ орох юм байна. Супер хийсэн байна. Би биэндээ тэгээ магтаал өгөөд тэгээд баярлаа гэд тэгээд 1 цагийн дараа өөрөөх юм ийгээд явдаг. За тэгээд энэ monthly meeting хийснээр одоо бидний мөнгөний сэтгэл зүй бас их сайжирж байгаа. Тэгээ би бинийг ойлгох, би биенийхээ мөнгөний сэтгэл зүйг ойлгох нь айгу сайжирж байгаа. Бидний харилцаа ч гэсэн айгу сайжир, айгу гоё болцсон байгаа. Тэгээ бүх юм тодорхой учраас тэгээ та бүхэн ч гэсэн энийг туршиж үз. За хоёрдугаарт нь болонгууд annual rich life review гэдэг. За тэр нь яа гэм бэ гэхээр жилд 1 удаа, жилийн сүүлээр өнгөрсөн жилээ дүгнээд ирэх жилээ төлөвлөх тийм зорилготой тийм митинг байгаа. За энэ дээр яадаг гэхээр дараа жил хаана амрах уу, хэдэн 7 хоног явах уу, хэдэн төгрөг өрөх үү, юу хийх үү, яах уу гэд бүх юмаа төлөвлөдөг. За өнгөрсөн жил юун дээр алдсан байна, investment хэд хийсэн байна, mid-term emergency fund маань хэд болсон байна, одоо хэдийг хийх ёстой байна. За дараа жил 2 жилийн дараа ямар зардал гарахаар байна уу, тэрийгэ бүгдийг санхүүгийн зорилгыг гаргадаг. Тим нэг митинг байгаа. За тэгээд болохгүй байгаа юмнуудаа засна, болж байгаа юмнуудаа би биэндээ баяр хүргэнэ, тэгээд би биэндээ урам өгнө. Тим одоо зориулттай тим митинг байгаа. Тэгээд энэ бас бит хоёрын бас хийгээд ингээд дадал болцсон тийм митинг байгаа. Энэ бит хоёрт бас юу авчирч байгаа гэхээр бас бүх юм тодорхой болгож байна, бүх юмыг шилэн болгож байна. Тэгээ ямар ч тийм одоо surprise гинти юм байхгүй болгож байна. Харилцаа маань сайжирч байна. Мөнгөний тухай ярьдаг бит хоёрын тэгээ арга барил маань бас сайжирж байгаа. Тэгээ тийм учраас маш их юм бит хоёр тавьчихсан тийм. За тэгээд эцэст нь унших ёстой ном нэгээр нэмэгдлээ. Маш гоё ном, тийм зузаан биш. Уншихад амархан. Та бүхэн мөнгөний тухай ярьж харилцаагаа сайжруулаарай. Мөнгөний тухай ярьж
баян амьдралаа бүтээгээрэй. Ингээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараа уулзлаа баяртай. Чао.